Улсын хурлын гишүүн мөнх цэцгээр ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчт хувьцаат компани өнөөдөр ажиллаж, дулааны эрчим хүчний тухай анхдагч хуулийн төслийг танилцуулж, салбарын мэрэгчлэлтүүдийн саналыг сонслоо. Монгол улс анхудаа дулааны бие даасан хуультай болж эрх зүйн орчноо 20 гаруй жилийн дараа шинжлэх шаардлага үүссэнийг тус ажлын хэсэг судалгаагаар тогтоож, улмаар орчин цагийн шаардлагат нийцсэн иж бүрэн зохицуулалттай хүн төвд эрх зүйн орчныг бүрдүүлэх улсын хурлын стратегийн хүрээнд дэлхийн 8 улсын туршлагыг тандаж, 4 улиралтай, дархмал суурьшилтай өөрийн орны нөхцөл тулгуурлан доктортой хөгжлийг дэмжсэн төслийг боловсруулжээ. Энэ үеэр салбарын мэрэгчлэлтнүүдийн хуулийн төсөлд тусгах саналаа хэлж дулаан хэрэглэгчид урт хугацаагаар гэр овсоо эзгүй орхих тохиолдолд дулааны тохиргоог багасгадаг бол ачааллыг ихээхэн бууруулах боломжтой. Ашиглаагүй хэрнээ нэмэлт төлбөр төлдөг, авсан дулаанаа үн нэмж зарах зэрэг сөрөг хандлагыг шинэ хуулийн төсөлд зохицуулахаар тусгасныг дэмжсэн байна. Мөн айл өрх бүрийг хэмжүүртэй хэрэглээнийх нь бүтэц зориулалтаар нь одоо хэмжүүлжүүлэх асуудлыг бас энэ хуулийн дээр нэлээсээ тусгаж өгвөл зүйтэй болов. Эцэг үеийн зохицуулахаараа гаргадаг нэг журмууд хоорондоо зөрчилдөд гэдэг тал байдаг. Жишээ нь 290 одоо тогтоодог нь зохицуулалтад дулааны төвөөх аж ахуй компани хэрэглэгч хооронд аж ахуй харилцааны дүрм дээр нь мэргэжлийн хэлтэ улсын байцаагчдын дүгнэлтийг үндэслээд хэрэглэгчийн бурууг нь тогтоох юм бол дундчил тооцноогоо заасан мөртлөө дараа нь гарсан 449 дугаар тогтоолтоор боллоо. Тусгай шууртай компанид хоорондоо тохироод дундчлаа тооцноо гэж заасан. Инглиш нөө мэргэжлийн хэлтэ байцаагч хэрэг мэтэл талцаас гадна манай лавралтад доллар хацаар хайж явуулдаг. Танаа төлбөрөө тоолоор аваач ихлээр манай дарга амарцсан. Одоохондоо мөнгө шийдэх боломжгүй байна гэдэг. Ингээд тэр нөө дундчил тооц хугацаа тухайн сарда юм уу, тухайн жилдээ юм уу ингээд нэг ойлгомжгүй журмууд гаргацсан байдаг. Хамгаалтын зурвсыг гэрчлэгээжүүлэх. Тэгэхгүй бол одоо өнөөдөр ихт манай дээр 1257-ыг манай бүр мянган шугам дээр бид нар тоног төгрөмж хураацсан байдаг. Газар авчих шиг энийг зөв нүүлэх гэсэн үг. Хамгаалтын зурвсыг хуулийн дээр бид нар өндрийн 110 200-ын шугамд хамгаалт захын шилцээс 20 м 10 м байна гэж заасан байдаг. Дулааны шугам дээр заасан байдаг. Гэрчлэгээ аваад дулааны шугам шүлжээний компанидэр гэрчлэгээ аваад очих. Нөгөөдхийн татвар мөнгөнд төлж чаддаг. Нөгөө шугамдаас ашиглах татвар нэх бол явчихдаг. Энийг одоо газрын алба юутайгаа аваад татвараас нь чөлөөлнө эрчим хүчний инженерийн шугамжлалын хамгаалт зэрэгтэй оруулж өгөхгүй хамгаалтын зурвасгаар зөндөө хуулийн зөндөл байгаа таагаад. Эрчим хүчний зохицуулах хорооны 23 оны 4 сарын 17-ны өдөр 308 дугаар тогтоол гэж гарсан. Энэ тогтоолоор манай командир 7 өрөг даалгавар, эрчим хүчний зохицуулах хорон дээр 14, орон сууцны нийт аж хууль газар дээр 7, тэгээд тусгай цэвэр эзэмшлийн хувийн орсны компаниуд дээр 5 өрөг даалгавар гэж өгсөн. За тэгээд энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд манай командир нэлээд хөндлөлүүд гарч байгаа. Тэгээд энэ тогтоолын одоо хамгийн их зүүн хөндлөлтэй заалны дундын болон хувийн эзэмшлийн 200 м болон түүнээс дээш хорстой шугамыг одоо төрийн шилжүүлж авахаа ашиглах засвар өөрчлөлтөд хариуцах гэдэг манай дээр ийм даалгавар өгсөн байгаа. Тэгээд энэ даалгаврын дагуу манай жигэр одоо нөгөө манай командир өгөгддөг. Одоо нөгөө тусгай цэвэрлэн өсвөр шаардлагынхаа нөгөө төсөл хороноос өгдөг чиглэлээр юм энэ даалгавраа тусгачдаг. Тэгээ энэ одоо энэ даалгаврыг хэрэгжүүлэгээ ажиллахаар нийтдээ ингээд Улаанбаатар хотын хэмжээнд 200 болон түүнээс дээш холцтой 250 км шугам байгаа. Монгол улсад бол эрчим хүчний салбар маань 100% төрийн өмчийн байдаг. За одоо ингээд энэ хууль гарснараа зарим үе шатууд дээр бол говийн хвшлүүдээр их улс орны төвшинчдэр түгээх хангах үйл ажиллагааны хавьч гэсэн говийн хвшлүүд хийх эрх зүйн орчныг бас бүрдүүлж өгж байгаагаар онцлогтой. Ингэснээрээ хэрэглэгч дулааныг одоо тарифаар болон одоо тоолуураар хэмжих боломжуудыг нээж өгөх. Цаашлаад одоо энэ шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн зураг төсөл дээр дулаан хангамжийн тоолуурыг одоо норомчилж өгөх. Зураг төсөлд нь тусгаж өгөх ажлуудыг бол бас зохион байгуулж байна. Ингэснээрээ хэрэглэгч маань бол одоо 1 м2-аар тооцсон дулаан хэрглэж байсан ч м2-аар тооцдог, бага хэрглэсэн ч м2-аар тооцдог асуудлыг болж бодит хэрэглээгээрээ одоо энэ дулаан хангамжийг төлбөр тооцоог хийдэг болсноороо бас хэмнэлт гарах, цаашлаад одоо энэ барилга байгууламжийн дулаан алдагдал гэдэг ямыг багасгах тал дээр бол одоо дэвшилтэд технологиудыг хэрэглэж ашиглах хэрэгтэй байгаамаа. Түүнчлэн төр дангаараа эрчим хүчний хэрэглээг хангаж хүч хөрөхгүй тул цаашид олон шинэ их усөрүүдийг зах зээлийн жамаар нээлттэй байдлаар оруулж ирэх нөхцөлийг эрх зүйн бодлогоор дэмжих юм а.
Хувийн хвчлэлд анхаарал шийдэх боломжтой аливаа ажил үйлчлэгэнд төрийн оролцоог багасгах нь чухал гэсэн байр суурийг ажлын хэсгийн ахлагч илэрхийллээ. Маш олон зөвтэй ийм саналууд бол ингээд гарч байна. За ихэнх саналуудын хувьд бол мэдээж нөгөө хуулийн гол юм дээр тусгагдсан. За тэгээд хамгийн гол нь нэлийн олон бодит амьдрал дээр тусгагддаг асуудлыг наривчилж тусгаасаа гэсэн ийм саналууд бол маш их ирж байна л да. Зөвхөн дулаан үйлдвэрлэдэг энэ их усрын хувьд болохоор орлого нь болохоор өвлийн үйлдвэрлэл буюу 5 сар цуглагддаг. Тэгээд зардал нь болохоор 12 сарын турш ингээд гардаг учраас өртгөн нь өндөр болчихдөг юм аа. Тийм учраас ингээд хуулийн дээрээ аль болох хосолсон үйлдвэрлэлтийг дэмжиж оруулж өгөөч гэд гэх мэтлэнгээр маш үн цэнтэй дулааныхаа хуулийн дээр илүү цаашид боловсронгуй сайжруулах юм үн цэнтэй саналуудыг өглөө гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ бол их үр дүнтэй ийм уулзалт болж байна. Энэний хүрээндээ бид нар дулааныхаа хуулийг илүү чамбааруулад ингэж сайжруулад энэ уулзалтыг дахин ингэж хийж бид нар хуулиа бодит амьдралд хэрэгцгүүц нэм хууль болох юм байнамаа. Эрчим хүчний шинтгэлийн хүрээнд Улсын хурлын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулсан эрчим хүчний тухай, сэргээгдэх эрчим хүчний тухай, эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинжилэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж хуулийн төсөлдөөн санал авч байна.